Иргэнбэ 2025 оны 7 дугаар сарын 31-ээс Шонхор тас компанид 2.1 сая төгрөгийн цалинтайгаар харуул хамгаалтын ажилтнаар орсон. За харуул хамгаалтын ажилтнаар сарын хугацаанд байршиж ажилласан. Гэвч 2025 оны 10 дугаар сарын 30-нд 1.5 сая төгрөгийг өгсөн. За үлдсэн 600 мянган төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа юм а. Түүний ажлаас гарах шалтгаан нь хөдөлмөрийн нөхцөл хүнд байсан учраас үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болжээ. За ингэж 2025 оны 8 дугаар сарын 31-нд ажлаасаа гарсан байна. За хөдөлмөрийн хөлсийг нь 2025 оны 9 дугаар сарын 10-нд олгоно гэж компани зүгээс мэдэгджээ. Гэвч 2 сарын дараа буюу 10 дугаар сарын 30-нд 1 сая 500 мянган төгрөг олгосон ч өнөөдрийг хүртэл үлдэгдэл 600 мянган төгрөгийг олгоогүй байгаа юм байна. Тэгээ би нэгэндээ 31 ажиллачаад нэгэндээ бууж ирээд тэгээ 10-нд цалин ороод тэгээ уг нь 15-нд буцах байсан байхгүй цалин мөнгө наадтай өгдөг би буцаа ажиллая гэж хүчтэй тэгсэн чинь 10-нд өгөөг. Тэгээ 10-нд нь ингээд цалин орсон гэнэ тэрсэн чинь танихыг мартцсан байна. Дараа сард яг үгүй асуудалгүй яг таныг мэдж байгаа нь сайн санаж байгаа юм чинь дараа сард өгөөгээд. Зарим нэг ээлжиндээ нэг 20 тонн байд юм билээ. 2 ээлжтэй өдөр шинэ ээлжтэй. Тэнгүүтээ юу цалингаа аваагүй бас хүмүүс байгаа. Миний мэдгэн лав 7-8 хүн байгаа. Иргэнбэ Өмнө Говь аймгийн Хамбогд сумын цагаан хаданд ажиллажээ. Түүний хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу цалин өгөөгүйгээс гадна нийгмийн даатгалын шимтгэлж төлөөгүй учраас гомдолтой байна гэлээ. Харин Шонхор тас компани зүгээс дараах хариултыг өгч байна. 500-аас 400 хэдэн мянган төгрөг үлдсэн. Мөнгө нь орж ирээгүй байл таахын зүг. Өнөөдөр мөн маргааш ороод тэгээд хүлээгээд чигтэр ингээл хэлээгүй гэдэг. Орж ирэнгүүт нь явуулаад яа гэдэг юм бэ? Хөдөлмөрийн тухай хуулийн 9-2-т заасны дагуу ажилтны цалин тогтоосон хугацаанд нь олгоогүй эсвэл саатуулсан тохиолдолд учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 500 мянган төгрөгөөр хуулийн этгээдийг 5 сая төгрөгөөр торгоно хэмээн заасан байдаг. Магадгүй ингээ хөдөлмөрийн маранцлах 3 талд хорооны хяналтын улсын байцаагч шийдэхгүй байгаа тохиолдолд та шүүхтэй хандаад олгоогүй байх хугацааны буюу тэр үлдэгдэл 2 сая төгрөг байх юм бол хэтэрсэн хоног тутам 0.3% алдангийг ажиллагчаас тооцоолаад 2 сая төгрөгийн 50%-аас хэтрүүлэхгүйгээр 3 сая төгрөг буюу болгоод нийт үнийн дүншд үндсэн одоо үлдэгдэл 2 сая төгрөг байгаа. Тэрний алданг нь хоногийн 0.5 өгөөгүй хоног тутамдаа 0.3%-аар үржигдээд нийт одоо хуулиараа гүйцэтгэгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-аас хэтрүүлж болохгүй гэсэн залттай учраас иргэний шүүхтэй хандаад өөрөөр хэлбэл үндсэн цалин дээрээс нь алдангатайгаа нийцүүлээд авах юм бүрэн боломжтой л гэсэн үг байхгүй юу? Тухайн компани цахим хуудасд хэд хэдэн иргэн цалингаа авч чадахгүй байгаа тухайга гомдол гаргажээ. Ийм байдлаар ажилтны эрхийг зөрчсөн тохиолдолд асуудлыг шүүхээр шийдвэрлэхээс өөр аргагүй шүүхээр маргаан шийдвэрлэх үйл явц удаан үргэлжилдэг тул энэ төрлийн маргаанд ажилтан цаг хугацаагаар хохирч компаниуд торгуулаад өнгөрч байна.